Энэхүү сургалтын зорилт нь сургалтад хиймэл оюуныг ашиглах 10 гол арга зүйг судлах болно. AI салбарын өрсөлдөөн илүү ширүүсэж улмал нарийн ур чадвартай бүтээлүүд бий болж байна. Харин та бид AI-ыг өдөр тутамдаа чадварлагаар ашиглаж байна уу? Бидний сургалтын зорилго бол тэдгээрийн интерфейсийг таних үндсэн үүргийг нь мэдэх юм аа. За хиймэл оюун ухааныг ерөнхий ба тусгай зориултын гэж ангилдаг. За сүүлийн 1 жилийн хугацаанд бол хиймэл оюун ухааны тухай маш их судалж, мэдэж, таньж, ярилцдаг болсон. Тэгвэл та энэхүү AI хэрэгслүүдээс аль нь таны сургалт, мэргэжлийн хэрэгцээнд хамгийн сайн тохирохыг мэдхийг хүсэж байна вэ? За жишээлбэл нийтлэг ба ерөнхий хиймэл оюун ухаан гэдэг нь бидний хамгийн сайн мэддэг ChatGPT. За мөн Gemini. За бас Copilot. За ChatGPT бол OpenAI компани бүтээсэн, хөгжүүлж байгаа хиймэл оюун ухаан юм. Энэ бол ерөнхий хиймэл зориулттай хэлний загвар. За хэрэглээний хувьд бол хичээл боловсруулах, код бичих, тайлбар гаргах, материал боловсруулах. За давуу тал нь шалгаж сайжруулсан тайлбар, гүн ойлголт, файлд анализ хийх. За сул тал мэдээж байна. Аливаа зүйл заавал хоёр талтай. Интернетээс шууд хайлт хийхгүй харин хувилбаруудаас хамаардаг. За Gemini. Google-ийн Gemini хиймэл оюун ухааны төрөл нь бол хэлний том загвар. За хэрэглээний хувьд бол Workspace-тэй автоматар холбогдож ажилладаг. За давуу тал нь бол Google Search хийхдээ мөн AI-тай хосолж хийгддгээр онцлогтой. За сул тал нь бол монгол хэл дээр тогтвортой гүйцэтгэл бага байдаг. За тэгэхээр монгол хэл дээр тогтвортой байх гэдэг тал бол энэ хиймэл оюун ухаануудын бидний үнэлгээ шалгуур байдаг. За Microsoft-ийн Copilot. За энэ маань өөрөө Coding AI, Productive AI гэсэн төрөлд орно. За хэрэглээний хувьд бол Visual Code, Office 365 дээр код ба бичвэрийн туслах гэсэн үүрэгтэйгээр ажилладаг. За давуу тал нь бол кодонд засварлах боломжтой, дебагинг маш сайн хийдэг ийм талтай. За англи хэл бол давмгай байдаг гэсэн үг. За хиймэл оюуны загваруудын хэрэглээний хувьсэл өөрчлөлт явагдаж байгаа. 2025 оны хэрэглэгчийн судалгаагаар бол за тусгай зориултын хиймэл оюун ухаанууд гэж байдаг. За түүнээс бол эдгээр 7 хиймэл оюун ухааныг танилцуулж байна. За нэгдүгээрт нь Google-ийн Notebook LM гэсэн AI хэрэглэгдэхүүн байна. За энэ нь бол судалгааны туслах бичиг баримтын AI гэсэн төрөлд хамаарна. За хэрэглээний хувьд болохоор PDF, Docs оруулж судалгааны тайлбар гаргах зорилттой. За давуу талын хувьд бол сурагчид задлан шинжилж хураангуй гаргах чадвартай. За сул тал мэдээж бас байгаа. Монгол хэлний дэмжлэг бол одоохондоо маш сул байгаа. За Genspark энэ бол AI Search Engine гэсэн төрөлд хамаарна. За хэрэглээний хувьд бол интернетээр хайлт хийж нэгтгэн харуулах ийм зорилттой. За давуу тал нь өгөгдлийг баталгаажуулсан их сурвалжаас нь бол татаж авдаг. За сул талын хувьд бол судалгааны наривчлал бол бас хаяа тогтворгүй байх магадaltaй. За Canva AI төрөл нь Design AI төрөлтэй хамаарна. Хэрэглээний хувьд бол постер, видео, презентац хийдэг. Давуу тал нь дизайн, бэлэн темплейт маш их нөөцтэй. За сул талын хувьд бол текстийн гүн ойлголт бол ерөнхийдөө сул гэсэн үг. Найруулга зүг гэсэн үг тийм ээ. За хэлнээс хэлний хооронд хөрвүүлэхдээ найруулгын үгийн сонголтын дээр бол жоохон алдаа гардаг. За Google Vids. За төрөл нь бол AI видео бүтээгч, хэрэглээний хувьд хичээлийн танилцуулга, богино видео хийж хэрэглэнэ. Давуу тал нь бол Google Workspace-тэй шууд холбогдож ажилладаг. За сул тал нь мэдээж их сурвалж нь бол хязгаарлагдмал байдаг юм талтай. За дараа нь
Playground. За энэ бол AI learning tool төрөлд орно. Хэрэглээний хувьд бол хичээлийн интерактив контент дасгал хийн. За давуу талын хувьд бол мэдээж автомат даалгавар үүсгэнэ. За сул талын хувьд бол монгол хэлээ муу дэмждэг юм талтай. За CarePod. За энэ маань интерактив хичээл үүсгэгч төрөлд орно. За хэрэглээний хувьд бол Live Quiz, Word Cloud, Driven Task зэрэг quiz-ийн төрлүүдийг бол үүсгэж боловсруулах чадвартай. За давуу талын хувьд мэдээж анги дээр ашиглахад хамгийн тохиромжтой, хүүхдүүдэд бол маш хөгжүүлэлттэй, гоё байдаг. Сул талын хувьд бол зарим функцууд нь төлбөр нэгтдэг. За Monsha AI. За төрлийн хувьд олон хэлний AI chat assistant гэсэн төрөлд орно. Хэрэглээний хувьд монгол хэл дээр бичвэр боловсруулах, орчуулах, хураангуй гаргахад зориулагдсан. Давуу талын хувьд бол монгол хэл дээр хэрэглээ боломжийн гадаад платформуудын интерфейсийг дуурайсан. За сул талын хувьд бол монгол хэлний гүн ойлголтын хувьд бол ChatGPT харьцуулахад бол жоохон сул, зарим функц нь жоохон тогтворгүй, хөгжүүлэлт ихний шатандаа явагдаж байгаа юм AI байна. Судалгааны үр дүнд бол дараах зүйлүүдийг бол судалж гаргаж ирсэн байгаа. За Google-ийн ноутбук LM GenSpark 2 бол судалгааны материал дээр судалгаа хийх багш нарт маш их тохиромжтой. Мэдээллийн их сурвалжууд дээр үндэслэж ажилладаг юм найдвартай, өндөр чадамжтай байдаг. За Canva AI Google Viz 2 бол ер нь визуал контент сургалтын материалыг үүсгэлтэн дээр бол маш тохиромжтой. За тэгээ монгол хэл дээр хурдан загварчлахад бол илүү тохиромжтой. За Google Viz бол богино хэмжээний зааварчилгаа, хичээлийн давж танилцуулга, тэгэл монгол хэлний промпт ашиглаад хурдан хугацаанд зохиомжлон бичгэд маш үр дүнтэй боловсруулалт хийж чаддаг. За Playground, CarePod, Monsha AI эдгээр бол сургалт боловсролын контент үүсгэх зориулалттай. За ер нь бол зөвлөх үйлчилгээ, интерактив хичээл үүсгэх боломж, хичээлийн үеийн сурагчдын бичсэн хариулт хэрэгцүүлд AI-гаар бодит цагийн үнэлгээ хийдэг. За мөн гэрийн даалгаварт үнэлгээ хийж болно. Ажлын төлөвлөлт стратегийн шийдвэрт зориулсан ийм AI байгаамаа. За хэмэл оюуны загваруудын хувьд бол зах зээл дээр бол OpenAI-ийн ChatGPT бол нэлээд томоохон байр суурийг эзэлж байгаа. За сүүлийн хичнээн жилч баталгаатай байр суурь алдахгүй байна гэж тооцоолж байгаа. За Америкийн Google, Microsoft, Meta XAI, Anthropic, Францын Mistral болон Хятадын бусад нээлттэй загваруудын үзүүлэлтүүд хоорондоо ойртсон бөгөөд цаашид дата төвийн ашиглалтын зардал, эрчим хүчний үн баяр, хүйсвэр зах зээл нэвтрэлтийн хувь үн ба ашиглалтын форматын ялгаа зэрэгээрээ дэлхийн зах зээлд ширүүн өсөлтөд өрнөх төлөвтэй байна. Хэмэл оюун ухаан буюу Gemini AI. За энэ бол AI-ийн ирээдүй гэж бол бас үзэж байгаа. Яагаад гэвэл Gemini бичгийн хэлийг маш сайн уншиж, ойлгож, өглөө судаг хайр, контекстийг гаргаж авах, аудио мэдээллийг боловсруулж ойлгох зэрэг олон талын чадвартай. Энэ ч утгаараа мэдлэг асуудлыг шийдвэрлэх чадварыг шалгах хамгийн түгээмэл аргуудын нэг болох MMLU дээр мэргэжилтнүүдээс илүү гарсан гэж дүгнэгдэж байгаа анхны AI загвар болсон. За Windows 11 дээрх туслагч нисгэгч гэж Copilot-ыг нэрлэдэг байгаа. За Copilot бол Windows